Сайн байцгаана уу? Монгол Японы төвийн номын сан хамтын ажиллагаанд тасгийн ажилтны Тэнгис байна. Би та бүхэнд өнөөдөр Sapiens буюу хүн төрөлхтний товч дүүх гэсэн номыг танилцуулахаар бэлдлээ. Энэ хүн номыг бол Yuval Noah Harari гэдэг хүн бичсэн байгаа. Энэ хүн ном дэлхийд 26 хэлээр хэвлэгдэн гарсан ном байгаа. Тэгээд энэ номын юу надад таалагдсан бэ гэхээр би бол ерөнхийдөө хүн төрөлхтнийг бол самгчингаас үүсээд хүмүүсийн олон төрөл Homo ergaster, Homo erectus, Neanderthal, Homo sapiens гэсэн дараалал нэг шугамын дагуу ус үзүүлэгдсэн гэж боддог байсан бол энэ номон дээр бол 100 гаруй жилийн өмнө дэлхийн гариг дээр маань 6 төрлийн хүмүүс хамтран нэг дор амьдарч байсан талаар дурдсан байдаг байгаа. Тэгээд Neanderthal хүмүүс Homo sapiens хүмүүсийн хооронд бас дай өрнөж. Эхний дайнд бол мэдээж Neanderthal хүмүүс том биетэй бадрум гэдэг утгаараа дийлсэн бол хоёр дахь дайн дээр Homo sapiens хүмүүс оюун ухааныхаа хүч чадлаар Neanderthal хүмүүсийг дэлхийгээс арчиж хайсан тухай бичсэн байдаг. Энэ зүйл маш сонирхолтой санагдсан. Дүүг номон дээр маань орчин үеийн хүн буюу Homo sapiens маань Дорнод Африкт 70,000 жилийн өмнө үүссэн гэж бичигдсэн байдаг. Тэгээд дэлхийгээр тархаж суурьсан байдаг. Тэгээд хамгийн гол нь 70,000 жилийн өмнө танин мэдхэн хувьсгал эхлээд тэгээд 12,000 жилийн өмнө сүдэн аж ахуйн хувьсгал эхэлсэн гэж бичигдсэн байдаг. Тэгээд одоогоос 500 жилийн өмнө шинжлэх ухааны хувьсгал болж хүн төрөлхтөн маань илүү ухаалаг болсон. Тэгээд шинжлэх ухааны хөгжин гэрээр хүний амьдрал тогтоод ухтай болсон ч гэсэн тэр хэмжээгээр ад жаргалгүй болж байгаа гэдгийг энэ номонд бас дурдсан байдаг. Хамгийн гол нь хүн төрөлхтөн маань маш том байгаль экологийн цуврал алуурчин болоод байгаа талаар бас дурдсан байдаг. Тийм болохоор бид физикийн холбоо байгаль ээжтэйгээ холбогдож байгалыг хөндлөж амьдрахгүй болгохгүй сүний шүү гэдэг энэ номон дээр бас дурдсан байдаг. Та бүхэн анхаарал тавьсан байдаг.